Намайг хүүхдүүгийн Завсан Багам гэдэг ноос боловсрох үйлдвэрийн чанар шалгах албан тушаалтай. Манай цех нь ноос боловсрох үйлдвэрийн ялгах цех байгаа. Хамгийн анхан шатны үйл ажиллагаа явуулдаг үйлдвэр. Манай ялгагч нь бүдүүн ноосоо бүдүүний 1 2 гэж ангилдаг. Мөн технологийн хэрэгцээ эрх үйлдвэрийн захиалгаар технологийн хэрэгцээт ноосоо бүдүүн шар болон байгалийн өнгүүдээр нь ялгаж байгаа. Мөн доод цэрэглийн сортороо ахар, бутаргаа ноосороо гэрээ эсгий буюу шааха, гудас ноосны хүнжил хүртэл хийж байгаа. Манайх байгалийн өнгөтэй ноосоо будганд оруулахгүйгээр цэвэр өөрийнх нь экологоор нь утсаа хийдэг. Ингээ байгалийн өнгө ноос маань ингээд эн чинь өнгө байгаа. Хар өнгө гэж авдаг. Энэ ингээ улаан буурал. Ингээ энэ яг ингээд өнгөөрөө гардаг. Энэ ингээ хөх саарал. Ингээд 3 төрлөөрөө байгалийн өнгөөрөө ноосоо ингээд тус нь авч эргийнхаа захиалгыг улаан бурлын 1 2 гэдэг эргийнхаа захиалгад харуулж бид нар ялгалтаа нэр төрлөөр нь хийж байгаа. Байгалийн өнгөтэй ноос маань цэвэр будганд орохгүйгээр цэвэр байгалийн өнгөөр утас олон дараагийнхаа дамжлагт очиж байгаа. Хөөрхөдөө мяндсан зөөлн ноосороо манай гэрийг бүрдэг өнөө мөн хэдэн хонь минь хэвсний үйлдвэрийн үндсэн түүхийн эд болдог бөгөөд өнөөх ноосны маань чанар харин юу болж байгаа вэ? За малчт маань ноосн дээрээ малын тэмдэглэгээ хийдэг. Мөн өтөг бууцтайгаа хольж ноосоо хяргадаг. Мөн норгодог. Энэ бүхэн бол үйлдвэр дээр маш их хүндрэлийг бий болгодог. Жишээ нь нийт хүлээн авсан ноосны 3.5% нь хогтой, хагтай, лаг бодгаар бохирлогдсон байдаг. Үүнийг бид нар салгаж үйлдвэрлэлд ашиглахын тулд хүн гаргаж түүнийг хайчилдаг, дахин машин тавьж сэгсэрдэг гэх мэтлийн олон хүндрэлүүд гардаг. Ийм учраас малчт маань үүн дээрээ анхаарч мөн сүүлийн үед малын хялгас ноосны хялгас маш их нэмэгдэж байгаа. 6-аас 8% байдаг байсан бол 8-аас 10, 11% хүрээд байгаа. Ийм учраас та бүхэн маань малаа хяргахдаа бүтээлгэн дээр хяргаж хогтой холихгүй байх. Мөн малаа тэмдэглэхдээ лак битумаар бохирдуулахгүй байх. Мөн үржил селектийн асуудалд анхаарч үүн дээр нь тухайн сумыг хариуцсан мал зүйч малчд өөрсдөө ингээд хамтран ажиллаж энэ ажил дээр бидэнд ахиц гаргаж бидний ажил тус болооч гэж та бүхнээсээ хүсэж байна.